За та бүхэнд амралтын өдөр мэндийг хүргэе. 25 дугаар сувг телевизийг сонгон үзэж байгаа бүх үзэгчдээ маш их баярлалаа. Танай тооны нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Би яг одоо Крокос event хаал дээр ирсэн байна. За энд Монголын бодибилдингийн 26 оны улсын аварга шалруулах тэмцээн явагдаж байгаа юм байна. Тэгээ эндээс би бас нэгэн гайхалтай мундаг одоо ирч хүчтэй нэгэн залууг олж уулзах гад ирсэн байна. Түр уцаар холбогдсон би энэ тэмцээнд орж ийн гэсэн үү? Үзэж ийн гэсэн үү? Ямар ч байсан нэг энд л байгаа юм шиг байна. Хэдүүлээ орох гээд үзье, оруулахгүй бол дуудаад уулзъя. За тэгээ хэний тонох нь хамтдаа харъя хэвэл. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн маань гол дүр Тэмүүжин гэж энэ залуу байгаа. Би бас өнөөдөр уцаар холбогдоод дүүтэйгээ очиж уулзъя. Хаана вэ гэсэн чинь чи одоо улсын аварга болоод байгаа юм шүү дээ. Улсын аварга болж байгаа. Улсын аварга Монголын одоо бодибилдингийн холбоос зохион байгуулж байгаа одоо улсын аварга 2026 болж байгаа юм байна. Амжилтаа сайхан болж байна уу? Дайжгүй олон хүмүүс бараг 200 гаруй хүмүүс орсон байгаа. Тийм байна тийм. За би тэгээ сайн орох гэсэн чи такси авч орно гэдэг намайг оруулахгүй. Зүг. Тэгэхээр за би тэгвэл энэ чинь хүнтэй уулзах гэж ирсэн юм а тэр хүнээ дуудчихъя гэд дуудаад гараад ирлээ. За зуншлах сайхан уу? Дайжгүй. За. Спортын карьер давгүй юу? Давгүй байгаа яваал байна. Одоо нэг энэ 2 жил гэж жилгээ маань жоо өнж санаа байгаа. Ер нь 4 жил тасралтгүй ер нь тэмцээн нуулданд орлоо. Орсон. Тэгээ орсон нийлэн гэртөх юм медаль юмнууд байгаа. Ороод хараа. Би бол зураг мөргөч чи бас харсан. Facebook-ээр бас чиний юмнуудыг харсан. Манай одоо нөгөө жүжигчин ганзоо манзоотой бас хамт хэлгээл хийж байна. Манай нөгөө юу алтан гэрэл ахмахтай бас хамт. Алтан гэрэл ахтай. Өнөөдөр ах хийжсэн. Тийм. Нөгөө яг нөгөө харавчаад тэгээ нөгөө нэг гимтэл юу нэ. Оргил дээр надад нэмэлт таарчихсан. Би нэмэлтээс гараад 7-8 жис тэгээ нэмэлтээс гарсан шиг галт гэрэлтэй таараад тэгээ надад уцаар яж байгаа фитнестэй унахаа үр дүлөөтэй шүү. Та тренерээс өндийнө. Тренертэй байсахгүй. Тэгээд манай фитнестэй явж байгаа. Тэгээд богоор сайжаа тэгээд ингээд явсаар байгаа. Тэгээд гэрээ одоо ойрцоо фитнестэй явж байгаа. Тэгэхээр чи өнөөдөр бэлтгэлдээ явцсан уу? Өглөө нь 2 өндөө юм заасах заачаад гэшээд тэгээд нааш ирээд юм үзэж хагаад. За одоо заав гайгүй бол хоёлаа одоо ямар төлөвлөгөөтэй байгаа юм? Одоо гэлэг байх. Ер нь ингээд чөлөөтэй. Чөлөөтэй. За окей тэгвэл хоёлаа чи тэмцээнд дуусгах чадахгүй болохоор жоохон харамсалтай байна гайгүй. Гүү зэн чинь зөөр ийш сонирхож байгаа байхгүй юу? Сонирхож байгаа юм тий. Оролцоогүй юм байна тий. Оролцоогүй манай бол явах хайж болох тий. Манай чинь өглөө эртээ ангилан дуусах 4 орсон байна. Тэгээ алт мөнгөөлгээ 4 медаль авсан байна. 4 тамирч орсон байна. Орж харчаа сонирхшаа тэгээд за амжилт хүргэе гэсэн юм. Гоё юм болж ах шиг байна тий. Тий дайжгүй. Дайжгүй юм болж ах шиг. За тэгвэл Тэмүүжингийн аваад гэрлүүнд явах хоёлаа. За тэгээ. Тэ. За бид хоёр Крокос дээрээс нэг сая улсын аварга дээрээс наашаага гараад дэрлэгөө шууд орчих гэснээр би бас за замаараа нэг гоё фитнес рүү орж бас харуулъя л да. Бас бэлтгэл хийж байгаа зүйлс авъя л да. Би өглөө бэлтгэлдээ явцаа ингээд уг нь Тэмүүжин маань тэгээд байдаг. Тэгэхээр нөгөө эртний чи ойрхон фитнес хийдэг газар байгаа шүү дээ гэсэн. Бага манай энэ чи бас нэг юм заал байгаа гэдэг. Тэгээ бид нар сая орж ирээд зураг авах зөвшөөрөл аваад орж ирж байна. Чи амар хийгээ ядарч байна. Өдөрт ер нь хэдэн цаг бэлтгэл хийж байна? За нэг цаг 30-аас 2 цаг. Цаг 30-аас 2 цаг. Тэмцээний үед бол өндөр ачаал авахар яах юм? Ачаал ухаан нөгөө очиолоо градэ гэдэг байхгүй. За энэ одоо гүйтэн нар за гүйтэн нар тэгээ ахаар. Хамгийн сүүлд хизээ тэмцээнд орсон гэлээ. Сая 14 минут орсон. 14 оны юмд орсон уу? Тий, энд орсон. Тэгээд тэр чи одоо би тэгэл сонссон шүү дээ. Та нар чинь тэмцээнд орохоор нөгөө бүх хоол унд мунд бүх юм чи яг дэглэмтэй болоод ингээд тэр чинь мөр 2-3 сарын өмнөөс бэлдэж хэлэх хөөхөд энэ. Ааха. Одоо ч тэгээд байгаагаар хасж байгаа даа. Жин хэдэд орсон чинь? Жин нөгөө манай анги тийм юм баг. Жин байхгүй тий. Ааха. Тэгээд маш амжилттай орсон уу? Тэжгүй юм 2 дугаар юм байна. 2 дугаар орсон уу? Йоо за. За баяр хүргэе. Тэгээ одоо 14 хоног болоод нөгөө тэмцээнийхээ юг одоо нөгөө дэглэмээсээ ингээд тавигдан гут гоё юм уу? Гайгүй магадгүй тавигдсан байна. Багаагаар тавьж чадахгүй шүү дээ. За. Магадгүй тавигдаад. Чи одоо бол баг өөрөө багш шийж гинөө. Тийм нэг сойсөөсөн гэсэн. Багшаа яаж үгүй. Тэгвэл ягаад гэвэл би нөгөө 8 жилээс одоо 100 ган хийсэн учраас энэ ингэж хэлэхээр нэгтэхгүй. Аа сайжраад. Гэтэ эн чи одоо ингээд одоо хараа тусгай хэрэгцээтэй иргэд фитнесээр ч юм уу бодибилдингээр хичээл гэдэг маань бол болно. Тийм ээ болно. Гэхдээ
бас нөгөө тэр чинь зүрхнийх нь Тийм. хэрэг тэгээ булчнууд нь хаана яаж хөдлөх боломжтой байна гэдэг энэ бүгдийг бас харж иж тэгээд юм шиг байгаа тийм. тэгээд Тэгээ хамгийн ихний хөнгөнүүд бол зур алхалт малхалт. тий алхаж малхаж тэгээд нөгөө би хаана ийм хүмүүс байж тээ янз бүр. Тэгээд би хацаад айн дэрэг чи Ааха. тустай хүмүүс байна. Тустай тийм хүмүүс. Баан тий. Тий. Чи өөрөө яг ингээд одоо нөгөө харуулт өгсөн байгаа шүү дээ тий. Тий. Харуулт өгөөд хэр удаан юм бас одоо хөдөлгөөн хориотой хэвтэрт байсан. 2 жил энэ хөтөлтэй байгаа. Тэгээд энэ сараар тэнцээс өндөг гэж сар үнэ. Тэгээд өндөг гэж бос ирээд тэгээд за мен тэнцэр болохгүй нэг найгаж яваад өдөрч унаад тэгээд нэг тэнцээс үүдэн тэгээд сайжаа яваад одоо сайжаа Тийм байна тий. Тэгээ ер нь чамд гэхдээ фитнесээр ч юм уу бодитгаар хичээлэхэд хориотой юмнууд байсан уу? Байд үүдээ Тэгж болохгүй шүү. 7-8 юм уу гэсэхгүй би. Тэгээд өдрөд юм уу тэгээд нөгөө 2 жилийн ус юм за багаар багсахгүй. Одоо би нэг хаяа нэг юм уу. Тэс гайгүй. Би хаатай сайжирсан. Тэгээд нөгөө би анзын багаар сайжаад тэнд нэг би чинь 2 жил нөгөө нэг тэнцэн бас гүрэж 2 жилийн дараа за нэг орж үзээ даа анх удаа гэхгүй. 2022 онд. Тийм байна. Анхны тэмцээн чи 22 онд юм уу? Тий 22 онд гэсэн. Анхны тэмцээн. Тий. Тэгэл тэрнээс хойш бол овоо тэмцээнд бас орсон. Тийм 4 жил ингэ тасралтгүй байсан. Тасралтгүй явчихсан. Одоо тийм. Яваад тийм. Гэвч нь бол одоо ээж нь хүлээж байгаа тийм. Ээжтэй хэлцээ. Сая ээж. Ээж рүү тэр уцаар хэлсэн чи ээж жоохон шок. Жоохон гайхацсан. Хүн телевизээр гэдэг. Юм дэрсэж. Тийм. Тэгээд за окей гэсэн. Хэлцэн. Телевизэн чи жоохон гайхацсан уу гайгүй. Гайгүй яг сандрын зайхах нэг. За тэгвэл хоёлаа нэг жоохон юм хийчээ тэгээд гарахгүй. Тэгээ. За. За битүүний бэлтгэл дууссаа. Чи бас хөөхөө хэдэн минут алхаж малхаад нэгсэн чи хөлс гарчлаа шүү дээ. Одоо гэр хаана нэлээ? Гэр одоо энэ хажууд батанагт дүүгүү гэдэг бичсэн. Тэр дүүхүү тийм. Энэ бол бас ойрхон байдаг фитнес биш үү? Энэ өмнө тэр фитнес тэнд байдаг гэсэн өөр фитнес. Тэр нь бодоод энэ дээр нүү үзсэхгүй. За. Шинээр супер фитнес гэдэг. Энэ бас гоё фитнес. Тийм. Очоод энэ яриад хүмүүс ирээ сонирхоод бас үзнэ. Тийм гэртээ ойрхон яс хийж үзмээр байвал энэ агаас гэр нарах байдаг хүмүүстэй сонирхоод За гэр лөө явах уу? За тэгээ гэлээ. За тоо ээж нь хөрхий. Сайн байна уу? Ямар сонирхол явж байгаа юм бэ? За сайн уу? Сайхан зогсож байна уу? Зогсож байна. Ийм сонирхол зүйл яа санахгүй. Тэглээ танаа хүүг дагаад гэрт чи хонох гээд төрөөд ирлээ. Оо яана. Танаад хоно ирнэ гэж хэлээгүй юу? Үгүй юм хэлээгүй. Нэвтрүүлэг ирнэ гэдэг Тэгээ байсан. нэвтрүүлэг ирнэ гэдээсэн бас юм бод мэд бодохгүй шүү дээ. За хэдүүлээ сайхан буу алж хонон даа. Оо яана ямар сони юм бэ? За. Өө зүгээр. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч их хаан Чингис
төлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Зя. Ээж нь хөргийг сандраад дэлгүүр рүү гараад явчлаа. Тэгсэн. Өдөө сая орчихсон болоо гэж яахгүй. Харин тий. Хүүшээ яадаг үлээ чи одоо өстө нэр танаа тохны ороод ирлээ штэ гэл дэлгүүр рүү гараад явлаа нэг их сандраад. Гүй та яах нь вэ гэдгсэн. Би нэг жоохон тавч бас оройд нэг хаахтар хоол унд иддэг юм биш үү? Тий, ер нь гайгүй. Сайн дэглэмээр би сая тэмцээнд ороход 15 ил болсон байна. 15 ил. Хэдээс хэд болчихж байгаа юм? 76-аас тэгэл 61 болтоо төрсөн. Тэгээд чи тэгээ 3 сарын хугацаа хөрдөн амар асан. Одоо 65 болтоо л байна. 65 болтоо. Бас нэг дөрөв нэмсэн байна. Нэмэх нь айгүй амархан юм. Тий, өөрөхгүй уусаас гэдэг. Тий. Бусусаас гэдэг байхгүй. Их чөрхийн минь дэлгүүр рүү гарч гүйж ороод ирлээ те. За та хоёр мань одоо тэгэл хоёулах наа. Тий, ойлгох наа. Ээж сайхан хийсэн. Ер нь манай Тэмүүч чи эцэг гэхээс хэдүүлээ юм бэ? Ам бол дөрүүлээ. Ам бол дөрүүлээ. Дүүтэй ихчтэй ахтай. Ахтай ихчтэй. Айдын баг нь би. Тий. Их чахнар нь одоо хаана юу хийж байна? Их шах ах болохоор чект байгаа. Чект болж байгаа тий. Оо за. Их ч болохоор Ирланд байгаа. Гэр үлдээрээ тий. Оо за. Ам бол Таамд яваа дэлгүүр гүйчээд ирв үү? Яг бид шиг хэлэхгүй хүн идэвхтэй ихээс өмнө маань яваад хэлчихгүй юу. Зүгээр. Одоо бол тэгээ манай хоёр хоёулаа л байгаа юм биш тий ойлгох наа. Сая ээж би ганцаар байсан сая 3 сар. 3 сар ганцаар байсан тий. Хөөе ээж хайцсан. Ээж Ирланд ирсэн. Ирланд ирсэн. 3 сар очиж ирж байгаа юм уу та? За. Тэр хооронд чим нь гайгүй юу? Би дэжгүй нөө. Бэлтгэлдээ яваад, тэмцээндээ яваад зарим нэг хүмүүсээ тасалжуулаад. Тийм байна тий. Одоо тий ажил төрөл яадаг юм. Яг нэг ганц хоёр хүмүүсийг авдаг тэднийхээ гэдэнд өөргөө. Гав хамтгаа 20,000 төгрөг 200,000 явдаггүй сарын. Сарын 200,000. Тэгээ нэг байгууллагаас 150,000 өчтэй. 150-аас. За байж байгаа. Хоёул одоо энийг ойлгомжтой ярив. Одоо бол би чиний ингээд нөгөө фэйсбүүкээр ингээд харахаар болор фитнес гэдэг фитнес яваад байгаа. Тусгай хэрэгцээтэй хүмүүс зориулсан фитнесийн сургалт явуулдаг газар гэж ойлгосноо. Биш үү? Биш. Өөрийн гэсэн объекттэй юмтай тусгай хэрэгцээтэй хүмүүс зориулсан тим юм хийх санаа байгаа. Тэр бол зүгээр хүний фитнес юм. Хүний фитнес тэгээ нэг манай 8 жил ингээд 6 жил багштай дагалдаж яваад 6 жил гамд багштай бодроо багштай ингээд явж байгаа байхгүй. Ич очиод тэгээд тэмцээн зөөхөн бодроо гэдэг. Бодроо багш тэр он жил явсан. Бодроо багш нь чамайг манай фитнес дээр чөлөөтэй хүмүүс. Сайхан нэгсэхгүй жил болж байгаа. Чи ингээд хүмүүж ингээд ийм тусаас хүмүүс авч удаа юм ингээд. Яваас нэг сакс гэдэг outdoor жим бас байдیں۔ Тэнд вэс 2 жил үсэ. Тэндээс тусаас хүмүүс гэр орох мэдгүй нөө тийш явж чадах хүмүүс гэр орох хүмүүс нэ уужтэй. Тэгвэл тийм явж байгаа хүн. Тэгээд чи одоо ингээд тэр хүмүүсийнхаа фитнес дээр тухайн фитнесийг одоо ойрхон амьдэрдэг тусгай хэрэгцээтэй хүмүүсийг нэг удаагийнх нь 20,000 төгрөгөөр сарын 200,000 төгрөгөөр чи одоо хувийн багш шийднэ гэсэн үг шүү дээ. Тийм, хувийн багш тийм. Тэгээд тэднийхээ чи цагийг тааруулаа. Тийм. Эдэн цагт ирэх боломжтой байна. Өмнөх өдөр нь ярьдаг хгүй. Нэг өнжөөл нэг юм. Тэгвэл өдөр болгон явах юм дээр чи ядарна. Тэр хүмүүс нь би нүс нь бүгдээ жоо өөрчлөлттэй байгаа шүү дээ. Тэгээд багын дараагаас тэгээд баг сайжраа явдээ. Ер нь сарын өдрөө гэсэн үр дүнүүд байдیں۔ Тэгээд ер нь бол зүгээр Алстан бол өөрийн гэсэн фитнес яваад. Тийм нөө одоо тусгай мянга одоо энэ усын урлын гишүүд ч хоёр гишүүн байна. Тийм шүү дээ. Тийм усын урлын гишүүдээр бас хүчил гишүүн энэ хүчил хүн сайд тийм эрхээ сайд энэ хүмүүстэй ханд өгсөн байгаа өөрчлөлт өгсөн байгаа. Өөрчлөлт юм нэмэрэнэ. Би ч ингэж одоо тийм томьёос төсөх штэ. Одоо нөгөө бас юм гооч мөх санаа байгаа. Тусан гоо санаа. Бинч баха. Тий. Ер нь хийж байгаа юм нь өөрөө их сайхан цагаан мөртөө. Тэгээд тусгай хүмүүс
хэрэгцээтэй иргэдэд бас иймэрхүү үйлчлэгээ ийм бол нэн шаардлагатай л байдаг. Тийм. Нэдийн шаардлагатай. Тэгээ нөгөө нэг өөрийнхөө сэтгэл зүгээр би ч бас санаа жоохон унсан тэгээд Тэгсэн. тийм. Тэгээд өөрөө өндөхгүй бол хин өндөхгүй. Манай чинь яваад спорт намаас тэгэхээр чи нөгөө нэгээс хилчээ зүтгэл өөр дундаа. Яг яасан юм тийм үү чи хэдэн хонд харуулсан юм. 18 онд хүнд боолгуулсан. 18 онд боолгуулсан. Тийм, хоолндоо боолгуулад. За. Тэгээд би чи ярьж мэрч чадахгүй 2 жил тэгээд гэрийн эмгээр ингээ цагдаагаар явсан даах манай ахад 2-3 удаа буцаагаад ингээл явсан. Тэгээд би нөө ярьж хэлж чадахгүй чи юу юм тгий. Тэгээд би нөө гайгүй болоод сонихгүй ингээ цагдаа сэргэлэхээр явсан чинь хөөцөж дууссан байна. Тэгээд би хөөцөлтийг гэхэд худлаа. Тэгээд одоо цагдаагийн ясна ад игдэсээс тусан ерхий тийм нөө тушаалтай тийм хүмүүс байвлаас над руу залгаад ингээд тэгээд бос бодож ийн би. Тэгээд би одоо юмнуудын дэнд гаргаад үуч болно. Наадах чи яс хэцүү юм. Чи тэгэхээр ерөөсөө ямар нэгэн өвчин зовироос зөв зүгээрсэн. зөв зүгээр ерөөсөө хүнд боодуулаад юм болохгүй. хүн боож унгаагаад би өдөр гэж тийм ухаан алж унаа тийм. Тэгээд тархинд харуулт. Тэгээ 28 ухаангүй. 28 хоног ухаангүй. Тэгээ нөгөө гуусаар хоод иддэг. Тэгээ би чи 38 л турсан. Ясаас. Тэгэл тэрэн цэртэй тэгэл. Хүндээсэн жил гэнэ бол 2 жил. Хүнийг тэгээд олоогүй юм. Олоогүй. Миний гадарж байгаа нэг хүн байгаа. Тэнгүүд тэр зөвхөн болохоор гадшаа цухтаацсан. Тэгээ сайн корона гарсан штэ. Тэр үе ирсэн би нөө нэг автобус нэвж байгаа таарсахгүй харсан. Автобусанд тэгсэн яг. Тэгээд цагт нь удаа хэрэггүй юм байна. Ийм байна, тийм байна гэдэг. Тэгээ чи одоо 2 жил гаруй хэвтэрт байгаад тэгээд жоохон тэнхээ ороод ухаан санаа эргэж гайгүй багаас сэрж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд мэдүүлэг өгөөд одоо би ингээд хүнд болгосон. Би энэ хүнд гомдолтой байна гэхээр хөөн хилцэх хугацаа дууссан. Тийм. Гिचж байгаа юм уу? Тийм. Нүгүүд одоо нөгөө одоо 20 жил мэлсэн хүмүүс байж тэнгүүд тэр ягаад ингээд сэрэгдэм бол биес гайгаад дээ. Одоо надад 8 жил болж байгаа нэг тэр хүмүүс намайг өндөр харж мэдчихвэл өгнө. Хилээд би өгнө мэдчихээр гадарлаад ингээд явчмаар байгаа байхгүй. 100 сая гаруй ингээд үр заад ингээд явж байгаа шүү дээ. Ингээд тэгэл тэднээс дарч маань тусгай ирсэд хүмүүс зориулсан юм хийчмээр. Тийм. Их том хаалганд орсон байна. Тий, 2 удаа орсон энд ороод наардаас энэ тетнаас сулгасан. 14 онд хийлгсэн. Энэ бүгд Монголдоо л орсон уу? Монголдоо. Энд бол тетан хэлгээгүй байгаа. Таванда гарыг хаагаагүй. Тэгэхөө жоохон буруу зүрх ярнээс бол юм мэднэ, бүгдийг мэднэ. Хин юм лээ, юу үлээ гэдэг жоохон буруу зүрхүүд яриад дээ. Ааха. Тий. Игч минь одоо сууя. Хамт жоохон хууч хурж сууя. Хоол унд яах вэ? Дараа нь болъё. Гурлаа жоохон хууч хурж сууя. Тийм та эндээ суучих гэж. Манай игч чинь зөвхөн хөнгөн шингэн хүн биш. Тийм. Яг спорт мастер юм чи. Спорт мастер гэсэн харин тий. Ингээд юугаар хичээлдэг юм бэ? Хөнгөн атлет юм уу? Тийм, хөнгөн атлет. Одоо тийм биш. 40 хэдэн жил болж 48 жил болж ямар гоё юм. Барилгачингийн хөнгөн атлет юм байсан. Өөрийгөө сайн танилцуулаач гэж. Би улс орны бүх мөрөн суманд төрсөн. За. Тэгээд Улаанбаатарт орд ирээд 21-р сургуулийг төгсөөд 7 дугаар ангиас хөнгөн атлет барилгачинд явж эхэлсэн. Тэгээд 83 онд 10 дугаар анги төгсөөд талхчгэрд ажилласан. 24 жил ажиллаад тэгээд хүнсний салбарт явсан шүү дээ. Тэгээ явган аял татгачаад байхдаа харгуугд явган аялд яваад. Явган аялаар 99 онд Отгон тэнгэр авч спортын мастер усан шүүгч ажилласан. Явган аялаар. За. Насаараа одоо хөнгөн атлетик энэ явган алхалт аяллаа олон тийм. Олон төрөлөө. Тэгээд явган аялалд одоо Синик К гэдэг Монголд орсон Синик К2 гэдэг зав байдаг шүү дээ. Тэрэн дээр анхны төгсөгч байна. Санаар хичээлнэ. Сагсаар 20 жил болсон. Одоо энэ сагсны Ахмадын одоо энэ дахны 50 жилийн медаль садал. Ямар мундаг юм бэ та. Одоо тэгээд гавьныхаа амралтанд сууцсан. Одоо тэгээд маргааш 9-нд 64 нас хүрэхээ сууж байна да. Тэгэхэд көм хөнгөн шиг байна. За танаар сонь сайхан юу байна ойрын? Сонь сайхан тэгээд би чинь явж байгаад одоо нэг грант голф гэдэг нэг тэмцээн юу болтой шүү дээ. Грант голф гэдэг одоо 7 жил хичээлж байна. Яг тэгэхээр нөгөө амьдрал аягүй хөтэй аав ээж маань нас ороод тэгэл одоо тэр үеийн
84 онд ч хэцүү шүү дээ, амьдрал хэцүү тий. Тийм тэгээд 3 хүүхдээ сургууль өр бөөсгүй амьдралын тулд ингээл хүүхдээ оюутан болох гал тэр үс чинь өр бөөсгүй охиныгоо оюутан болгоо. Тэр жээдлийн ингэж хүн зодолж 2 удаа хагалгаанд орж хүн хагалгаанд ороод хэвтэрд ороод энэ чинь хэлгүй байсан шүү дээ. Хэлгүй юу ойлгохгүй хэлгүүдүүлээ. Энээсээ энэ хүртэл гуурстай. Тэгэл яах вэ? Лөөрэ чирээл уйлал одоо тамирчин хүн яах юм? Тэгээ одоо энэ Ирландд явсан тэр охин энэ чинь 3 сар хоолдог. Тэгэл асардаг хөөхд. Энэ чинь яах юм? Шалтан нөтр одоо яах мэдэхгүй тэгэл нүдэрэл ирэмхээс өөр юм байхгүй шүү дээ. Тэгэл босгож аваад бизнес явуулаад. Тэгэл бизнесээс бүхэлдэх тустай хөвгтэйсэн байхгүй байсан. Тэгээ нэг эмэгтэй хүн бүхэлдэх гэх. Тэгээд байжсэн чинь бүх залуу мигэгч та ер нь эрэгтэй шиг байхын та нэг гоё эмэгтэй хүн боллоо. Багш нар яваад 14 дэх төвийн бизнест явгаад. Тэгээд тэнд очиж багш нар явж юм гоё болсон байхгүй. Өөрийгөө засаж майжа хөлөө засаж те эмэгтэй хүн болж ээж хүн яаж хөвгчүүдэд одоо амьдруулахын төлөө суралцсан хүн байхгүй. Тэгээ одоо хань нэгцэл өгсөн ч гэсэн одоо юу амаргүй шараад нэвтмээргүй шүү дээ. Хүүхдүүдээ зовооморгүй шүү дээ. Тэгээд юу найрагс тарц хэрэглэх их дурггүй. Яг хүн байхаа үед байна. Тэгэхдээ ер нь манай хүүхдэд нь арх мэрх тарцуулах хэрэглэх. Тэгээ манай хүү болохоор 8 дугаар анги төгсөөл өрөөсөө хэрэгт явал тэгэл ерөөсөө ажил хийж гисэн хараа. Манай одоо Тэмүүжин яах нь замын ажилд 12 жил ажилласан. Тийм. Тэгээд одоо Чехэд 2 жил болж. Тэнд бас үйлдвэрт ажиллаж байгаа. Машин ажиллаж машин байсан. Манай охин болохоор нөхрийнх нь аав нь Ирландд байдаг. Тэгээд оюутан болж яваад одоо 8 жил болж. 8 жил болчихсон. Аав нь болохоор 20 жил амьдарсан. Тэдний иргэн болсон. За тийм байна. Тэнд бүр. Тэгээд одоо яг тэнд бол би одоо 2 дахь удаагаа яваад ирсэн амьдрал бол байна. Тэр юу хийдэг юм? Барайд 2008 онд гэсэн. Нэлээ манай тэгвэл одоо хүмүүс хэцэн шүү дээ. Нэг юм тамиг зараах гудамжинд явах гэж би 2008 онд гарсан байхгүй үлдэрээс. Барайс яг хоо тэгээд улсынхын их авьяастай шүү дээ. Надад нэг болсноос авьяас өгсөн байгаа байхгүй хүн байж. Би тэгээ бас ингээ гадуур явж айлд одоо ингээ хэвтрийн хүн ингээ мэдрэлийн ингэсэн хүмүүсийг барьдаг. Одоо надад 250 хүн байна. Гэрээр явж үйлчилдэг. Та одоо гартаа юмтай хүн биш үү? Манай аав жоохон тэм хүн байсан. Тэгэл тийм удам тагсан тийм юу ах вэ? Тэмүүжин бол одоо бас тэгээд одоо өвдсөн байхад та бол одоо өдрөөс ингээ барьж шүү дээ. Тийм. Байхад хэвтэрд байгаа. Миний бодлоор ингээ харгацсан хүмүүс бол нөгөө би л ингээ харгацсан ингээ сосгоос илүү өөртөө бас тэр авгаадаа ч юм уу өөртөө тэрийг хөдлөж гоё болохгүй тэгэл ерөөсө хатан чигээрээ байсрал айгу амар. Яг алтан гэрэл ахыг би гарсан тэр би нэг тэмцээнд орж яхад нь би очиж нөгөө энийг дагаж явдаг байхгүй нөгөө би миний тослох мослого тэгсэн чинь алтан гэрэл ах бүр ингээд энийг гаран татцсан заяа таягтаа орж ирчихсэн багтаа бодвол ингээд юм байд юм байна гэж суралцсан бахарч би боддгоо шүү дээ. бас их дайчин л та. Тий, айгүй дайчин манай. Тэгээд суралцсан баг л гэж боддоо шүү дээ. Хичээнгөө манай ах чинь тэгээд хөдөлгөө бол энэ чинь эдэж ингээд өгчдөг байхгүй юу? Бизнес хараа хийхгүй гэдэг үзсэн чинь хатгаад би хана хатчтай мэлээ. Тэгэл хөдөлгөө хийхгүй болохгүй яаж. Гэхдээ энэ хатч ингэхээ хөдөлгөө баруун талдаа өгдөг магадлал өндөр. Зүүн талдаа өгөхөр баруун талдаа өгдөг магадлал өндөр. Тийм учраас харуултыг баг багаар нь дасгал. Одоо энэ хүмүүс харуулчаад гэлээс өөрсдөө ингээ хөдөлгөхгүй ингээ татцсан яваад байгаа ч тийм. Өөрийгөө нөгөө нэг хичээ тэрийг яахгүй. Тэгэл скол бол нөгөө юу яадаг. Афган нөгөө өөрөө болохоор нөгөө тэрэндээ шантраад нөгөө архиач болдго юм уу тий. Тэгж яг өгөх юм чинь ингээ биш. Өөрийгөө тэрийгэ хөдлөхийн тулд баг багаар дасаж хөдөлж иш хүч авах хэрэгтэй. Өөр хөвгтэл гав болохгүй би босхонсон би хичнээн харуултыг яаж харах бид нар мэдгүй шүү дээ. Дахиндаа харна дотор харуулсан тохиолдолд өөрийгөө мэдгүй явж байгаа тийм болно. Осолтой шүү дээ. Тийм учраас ер нь өөрийгөө ин харуулсан хүмүүс бол ер нь өөрийгөө дайчтаасаа л гэж би боддоо шүү дээ. Ер нь бол энэ харуулсан өвчтөн хүмүүс бол гэр бүл хүүхдүүд нь л хайрлаасаа л гэж боддог. Асрах л чухал. Бүр харваад хэвтэрт ороод одоо хүний асаргаанд ороод ирэхээр ер нь хүн өөрөө их сэтгэл санаагаар байдаг. Амар шүү. Ер нь хараа энд 7 дугаар төвийнхэн бүр гайх би нэг ингээд бид хоёулах нь манай хөгж ажиллаад бид хоёр чинь зүгээр тэр 7 дугаар төв чинь зүгээр ингээд памперсэн бүх юм ингээд уустай гэсэн. Гэртээс хүн эргэлт ирэхгүй манай охин ч ажилдаа явчихна. Манай хүү ажилдаа явчихна. Замын ажил хийчихсэн шүү дээ. Тэгэл бид хоёр эргэх хүн бол цөөхөн. Нэг хүн найзтай хэлсэн тэр надад хоол зөөж өгсөн. Би болохоор нөгөө эмнэлгийн хоолыг идэл энд нэг энэ бол хоол гэхэр ч юу шүү дээ. Өөр л ийм л шинхэн бантанд нь. Тийм шүү дээ. Дээш нь 30 байдлаар турсан.
Тэгээд эмч бол бас их тусалсан. Манай хөө энэ чинь бүр нүд нь ингээл хаас. Тэгсэн чинь ингэт юм байна. Ер нь ингээл өвдөөл хөвтөл тохиолдолд эрэгтэй хүний мөөмиг айгүйх ингэж масаж мэдэрч өгдөг гинэ. Тэгээд мэдрэл нь айгуус хэрэгдэг гинэ. Тэгээ манай хүү болгоо чи юу ч байхгүй ба. Ээлжээр ордог штэ. Өглөө ордог, өдөр ордог, ороод. Тэр нь би нэг хоол зүгдэг. Тэгээ манай хүү эмчин чи мөөмиг ингээ сайн үдэл ингээд тэгжиж ин чинь хаа. Хүн ингэт юм байлээ. Ах トゥ нар олонтой адилхан ингээ хөвчээч надад туслана. Би өөртөө ортогоо уйлаад тэр эмнэлгийн орон чинь хантай ортой. Ерөөсөө өөрөө хөргөөл өөрөө шидэлцтэй зовж тэгэл эмнэлэгт хоноол. Тэгэл төвчээртэй дээ. Яста харамсалтай юм да. Тэгээд одоо хүнтэй зодуулаад ингэчээ тэрийг одоо ингээд олж болдгоо. Яаж болдгоо те. Одоо энэ явж үзмэл байна л да. Одоо цаг юм тий. Тэгэхгүй бол одоо энэ үе зүгдээ дууссан гэдэг 3 жилийн өмнө дууссан гинэ. Тэгээ одоо яг тэр нөө сэргээдэх юм байвал өндөр одоо Тэмүүжингийн хувьд бол юм байж болно. Тэмүүжингийн хувьд бол биний хувьд одоо ээж үед 10 жил төгсгсөн хувьд тий. Гараад 10 цаг гарч яваад алга болоод тэгсэн ч өнөө 100 энэ цэргийн анги шүү дээ. Одоо нэг 2 хийдэ цэргийн тэрний доор машин доор өдөр гэж байна. Өдөр 3 цагийн үед нэг хүн эмэгтэй хүн явж байгаад харсан чинь Excel машины доор ингээд хийцэн байна гэж байгаа байхгүй. Тэгээ манай хүү хөөцөлтөд энэ хөөцөлсөн чинь камер нь байдаг гэж байна. Тэр хүмүүс өргөж хийсэн л байгаа шүү дээ. Тэр тэгэхээр судалсан байхгүй. Энийг хүн бага явдаг. Ингэдэг гэж хэлээл тэр машин доор. Тэр машины зал зэрэг мэдхгүй энэ манай машин эвдэрсэн болоод бид нар энэ машин. Тэгээд нэг ихч явж байгаад түргэн дуудаж өгсөн. Тэр ихч ирэг бол энэ зүгээр газар дээр нам. Энд амьдрал хөвтөл хөөхтэй. Өстө тийм л өвчтэй. Намайг. Өстө усах. 208 жилийн хойд зэрэг. 2 жил гарсан хэвтрээс өндөж болж байгаа. Одоо ингээд тэмцээнд ороод хүнд багшлах хэмжээнд болно гэдэг бол миний дүүгийн бас сэтгэлийн хат. Тэсвэр төвчээр бас мундаг биш. Тэг би нэг хүмүүс зааж өгнө. Яг тэгвэл өөрөө 1-2 жил үзээгүй байж ш. Тэгээ заавал хутлаа штэ. Яаж зааж өгчөөд юм харсан хүмүүс юм байт. Би яаж өөрийгөө сэтгэл зүг мэдээд хөдөлгөөн хийж ил байвал за аль булчин дээр ажиллах хэрэгтэй гэдэг өөрөө мэдрээд хичээгээд багшаа энийг тэрийг хийгээд хэлээ өөрсдөө хэлээд байвал за тэр чи ойлгоод за ингэрээ тэгэрээ гэдэг цагаад өгөөд хөдөлгөөн гэртээ байсан ч баг хүн зүг болохгүй юу. Өөрөө ялан дийлээд ээжийн нөлөө бас их байсан байна. Ээж амар штэ. Амар нөлөө. Амар. Хэвтэрт байсан тэгээд намайг шин нэг өнжөөл усан дорд байж авч байгаа усан дордаад арчаал. Би 7 дугаар төвд байж хат нэг харвцсан хүнийг яаж ингэ имчлэх үү гэдэг тэр самбарыг агуу хардаг байсан байхгүй. Имчлэр гайхал хүн юусоо яадаггүй шүү дээ хардаггүй шүү гэдэг тэгдэг байхгүй. Тэгээ харангуйтаа энэ ингэ тийм байна. Хэвтрэн хүмүүс ингэ би ингэ хатангуйтаа ингэ өсчигээд бүр нөгөө амар арсын асуудал гадны гадаадын хүмүүс чинь ингэ амар болсон байдаг шүү дээ. Тэгэнгүүт юу марганц бусалсан усан дээр одоо нөгөө цэвэрлдэг нөгөө юу шүү дээ цэвэрлэгч шүү дээ шар. Тэрийг усанд хийж ягаад тэгээ биеийг начаад ахаар энэ биеийг төлжөөд байт юм билээ. Тэгжиж би бас. 7 дахь түүхэн бол одоо стандахгүй. Тийм байна. Энэ хүүхэд ийм байж энэ болсон гэж яриад байна. Хүмүүст хөөр. Хүмүүст нэг бас хэцүү. Хэцүү би бол тэрийг бол маш ихэмтэй. Одоо энэ би бодоо яцаа чи тэр хүний даралтыг үтсэн юм уу чи тэгсэн юм уу гэж зөвлөв. Мэдхгүй шүү дээ. Хичнээн ингээ явж байгаа ч гэсэн тэр хүний өөрчлөлийг нь мэдхгүй шүү дээ. Тэгээ би ямар сандаа яаж хичээл дайлаа би очиж ингэж хийшүү тэгж хийшүү гэж би бас зөвлөдөв. Өөрийн их сургууль төгсч чадаагүй юу? Тий, төгсч чадаагүй. Сургууль төгсөө явжсэн тэгээд ийм болж байгаа байхгүй. 10 дугаар анги бол явжсэн дүүргэцэн. Тий, 10 дугаар анги дуус 11 он. Одоо сурахад бол оройтой юм шүү. Оройтой шүү дээ. Энэ амьдрал хизээж оройдно гэж байхгүй шүү дээ. Хүн өөрөө хичээвэл хизээж болохгүй бүтггүй зүйлж амьдрал. Сурах зэрлэг бодол байна уу? Ер нь одоо өөр ингэсэн тийм фитнестэй болох сонирхол байгаа. Тий. Тэгээд тусгай хүмүүс зориулсан усаад дэмжүүл бүр их сайн байна. Тий. Усаад дэмжих юм бол тэр хүмүүс чинь өөрөө гэсэн нэр очиж үзье. Ягаад үнэ сэтгэл зүгээрээ хилээрээ бишэлтэй дүр хүмүүс байгаа шүү дээ. Тэр чинь санаагаар унн юм тийм гээд би бидээ гоё яд тийм газар нээч юм бол бид өөрсдөө очиод фитнесээ хийчихэд багшаа ингэх хүүхэд өөртөө хаяа нэг би бинтэйгээ ярилцаад ингэсэн төгснөө би гоё ярилцаад нэж өгөхөд усаад дэмжүүл бүр ялангуяа их сайн байна. Тийм байна тий. Би одоо Монголд бол угаасаа тийм юм байхгүй шүү дээ. Тийм фитнес. Тэгмээ гадаад л уус амар байдیں۔ Би судалдаг байхгүй юм. Гадаад бол амар байдیں۔ Монголд бол агуултаа нэг санаа байгаа.
Тийм бах. Тэр зүгээр яг нэг юм чирэгжүүлэх төмөө үгээд илгүүд дотор нэг ганц нэг Тийм байдаг. Тэдэс байдаг уусаа. Тэг хувийн юм дэмүүдтэй. догчулсан. Тэг догчулсан нэг юм байдаг. Тий. Оо за баярлалаа. За. Арай ер нь юм иддэггүй айл гэж байгаа юм. 6-аас хойш мэдгүй штэ. Бүрдээ сурцсан. Гэхдээ тийм алим алимны хөнгөн шиг юм мэдээл. Хүнд хоолол ерөөсөө. Хүн нэг юм сайн. Өнөөдөр яана дөрвөөс ирчих гээд байна. Ой зүгээр. Одоо би тэмцээнийг одоо нэг 2 жил ч юм уу жил нэг жоохон өндөрлөөд жоохон ажлыгээд гацаа юу тагмаахан тэмцээн хүн болдог хгүй тийш юм шиг орохгүй гэж бодож байгаа. Ер нь нэг жил өнжи гэж. Тэ нэг өнжи. Одоо зөвхөн яг багш дээрээ жоохон анхаарал хандуулж. Тэ нөөс өөр нөө тусгай системээс юм хиймээ санаж байгаа хгүй. Одоо ганцаараа юм биш. Олон нийтээр хүрээлээ юунд хэлээд тэр нөө тусгай хүмүүс зориулсан юм хиймээ санагдаж. Одоо биэс учил гişүн төс юу өөрөлдөх гэсэн байна. Ерхий сайд. Ерхий сайд тий. Ийм нөө тусгай системээс зориулсан юм хиймээр гамаа юм. Одоо айгуу том болсон бай. Одоо ерхий сайд болсон. Ерхий сайд болсон мандаг. Одоо тэгээд юм би яа тэгдэ юм сайхан сэтгэлтэй хүмүүс тус дэмжинэ гэж би сэтгэж найдаж байгаа. Тэгэлгүй яах вэ? Зорж байгаа юм цагаан. Тэгээд одоо ингээ 8 жил ингээ зүтгэсэн тэгээд яг Монгол ийм юм байхгүй байх учраас тийм нэг хүсэлтэй. Наашир. За хоол олж байгаа чи дүүнээс гарын бэлэг өгье. За манай нэвтрүүлгийн маань нэвэд тэтгэгчээр баг руу ажилт юм байгаа. За баг руу бол мэдэн шүү дээ. Манай хоёр идэн шүү дээ. За энд одоо ингээд манай баг руугийн холын юм байгаа. Манай дун ногоо байна. Бууд салаад байна. За энэ одоо ингээд байцааны салаад, хүрэн манжингийн салаад. Ямар гоё. За энэ бас нөөш байна, хүрэн манжингийн. За ингээд зөндөө юм байгаа шүү зэрэг гэж. Мөхтөл ичээг би тэр дотор нэг шицаа хийчих. За тэгээд жинхэнэ одоо Монголынхоо хөрс шороонд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн үнсийн ногоогоор одоо эх орондоо үйлдвэрлэсэн. Баглагийнхаа гарын билийг гарч ирж байгаа. Амтрахын дээрээ. За тэнцэнтэй үед бол та нар бүр усаач хасчихдаг тийм. Гэхдээ юм тэнцэний 7 хоногт яхад багаар ус хаасдаг байхгүй. Тэгвэл нөгөө нэг тэр чинь усаасгүй бас болохгүй. Би анхудаа тэнцэнд орж үзэж чинь усааж чадахгүй. Үсэж үдээ 6 ил хасчихсан. Ямаа мэдхгүй. Тэгэл ийм тэмцээн гэдэг чинь тоглоом биш юм байна. Тэгээ нэг ажгүй би ч нэрүүл хүн биш штэ. Тэгэхээр нөө сэтгэл зүгээрээс хэцүү гэж жоон шантах үе байсан л да. Тэгэл хүн өөрөө хичээгээ заа нэр ингэхтэй бодоол. Тэгэл баг угаас сэргээл би чинь тэгэл одоо 76 ил таглаа. За одоо дурггүй гэж. Тийм ч нэг айгүй хөдөлмөр 3 сарын маар үрдэн болсон. Тийм ээ энэ ерөөсөө нэг өдөр ажиллагаа юм билээ. Тийм. Хүн өөрөө хичээгээд ингээд тийг бодоод зөв зүйлээ бодоод ер нь хүн буруу зүйлээ бодоод тавьж билээ л дээ. Гоё юм бодоод ингээд тийг ингээд гоё юм бодоод тусгай сүнс юм хийдэг ингээд тэрхэндээ төсөөлөд бодоод явж ивэл одоо энэ ийм сайхан ястанд орж байгаадаас баярлалаа. Одоо сайхан хүмүүсээс тусны дэмжлэггүйгээд эхэлж байгаа байхгүй бас би өөрөө бас нэг оо за баярлалаа. Бас юм ихэд биас нэг 500 өндөргөөс хадгалсан байгаа. Ингээ яагаад гүл нэмдэггүй хоосон юм ганцхан юм хүн байж ингээд яг юм нээч юм бол би шууд бас дэмжлэг 500 өндөргөө хийгээд дэмжээд хүмүүс ингээд тусны дэм 1000 100 ингээд нэмдээ яваад байвал гэж бодож байгаа. Тийм. 10 цаг болох гэж байгаа бид гурав. Тэгж хоол чи гэдэг одоо нөгөө хоолоор яах юм бэ гэсэн манай мэг ягч байна. Гоо юу гэсэн үг юм бэ чи хүн ирж байх чи хоол ундгүй гэж байгаа. Турк шиг нэг цовын зэгсэр чигээл зүгээр орон гурил мөрлөө 155-аас аюу ажилтаа юм хийлээ шүү. Одоо ч ер нь бэлэн юм л Мөөштэй бэлэн. Оо юу. Мөөштэй. Танайхан бол ер нь гэрээр гурил идэхгүй. баг идэхгүй. Хаяа нэг гурил идэх юм бол
Нөө 2 дугаар гол. Тийм. Цагаан доосоор яах юм бэ? Айл мэл. Цагаасаар яг яахгүй нэг айл хэсэг. тийм нэг хайр. Би нөгөө айл дарахаар бууснаас нөгөө өндөгтэй байдаг учраас чи өлгөний Тэгээ харшилтай. Одоо хордлогод орж ирсэн. 26 удаа ороод үхэж хордлого бол ерөөсөө ингэ ааст нь бүгдэрчтэй юм билээ. Шууд ингэ. Тэр зүрх муутай юм зүгээр нам. Бацаг барих юм сайн уу? Сайн шүү. Хүмүүс аягүй сайн гэдэг. Би сая Ирландд 3 хоног тэдний таргаар байсан. Өтгөн юм таргаар. За 3 хоног таргараас өөр юм хэрэглэхгүй юм. Аны шүүцэн мөн. Суугаад таргаа угаал. Яг Ирланд хэзээ явчихсан байсан. 3 сарын 8-нд яваад сая 4-нд ирсэн. Тийм 2 хон чи. 2 хон чи. Сая тэмцээнд орчаад ирсэн. Төв аймаг тэмцээнд. Одоо нөгөө гольфийн Азийн тэмцээн болох шээс та. Ирланд сайхан байна уу? Гоё. Цагаагаар нь сая ямар хуу байна? Ер нь сая болоод хүүтэн бороо их орсон. Жохон чигтэй жимлүү юм байна. Жиндүүхэн. Гэхдээ бороо нь бол манах шиг инхэхгүй. Бороо орлоо асгалаа. Хатчин. Гоё. Одоо тэнцээ зээнэр бол хөргөн том болцсон үстэй. Одоо Дүүнэр нь Том тийм болсон. одоо манай тамч одоо 12 нас хүрчлээ штэ. Энэ ах 12 нас үрж Энд жоохон. Дараагийнх нь 3 нас үрж. Саяных нь 8 9 сар болж байна. 3 2 банд нэг охин. 2 хүү нэг охинтой. 3 зээтэй биш үү? Тийм. Тэ. Хүү бас ихнэр хөвгттэй юм. Үгүй авгаа. Одоохондоо ихнэр аавг л байгаа. Авгаа авахгүй гэж. Авгаа нь хэцүү. Тэгээ Авгаа авах юм бол байртай мөнгөтэй гэж асуудаг авахгүй. ага намайг босохгүй ингээд Ухимаа зориулаад одоо өдөр зөөр зөөлөндөө дагтаад ингээд аминда би нэг ингэж өдөгч буруу зүйл юм хийчихгүй гэсэн хүсэл мөрөлдөө ингээд яваад байгаа байхгүй. Түрүү бид нар бас камергүй байж хат ярилцлаа л да. Ах нь одоо бас их олон жил тамхи татдаг байж байгаа. Тийм. Чамаас бол одоо тамхинаас гарсан. Тийм би тамхи чи өдрөж чадахгүй юм чи. Чи бол тамхины үнэр авахд хоолоо боох уу? Тийм. Нөө хоолоо бочинд ярьж чадахгүй. Гэдэг авсан авч чадахгүй. Манайга чинь нөө тамхи татж байгаа за боли багуур боли гэл нөө. Элсрод ямар тамхи үлээ тэрний татж байгаа тэгэл багуур боли. Одоо манайга татаагүй барыг 3 жил болсон. 4 жил тий. Ямар мөнгө залуу тэр. Одоо арх хууж болохгүй бай. Ээжийг хайлаад арх хууж болохгүй. Би ээжийг амьд хахад арх хууж юм чаа. Тэгээд байх уухгүй тамхи. Манайх мундаг. Мундаг байна. Үнэхээр мундаг байна. Тэр чек байгаа залуу. Ухаж амьд бичсэн шүү дээ. Стом мундаг. За сайхан болдоо. Тэглээ. За. Энд ажиллаж байгаа оюун толгойд ороод оюун толгоос шалгалт үз оюун толгоос чек руу яваал. Мундаг шүү дээ. Тэгээд энэ ч Монголд байхдаа тэнд очиж монголчуудын нөгөө спорт тэмцээний бүх хувцсын захиалал аваад яваа. Толгойн ажиллаж шүү дээ. Тийм байна. Мундаг байна. Тийм. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. За баа нэвтрүүлгийн нөө гэртэйгээ танилцдаг нэг хэсэг байдаг шүү дээ. Үзчихсэн нэг үе те. Одоо хоёлаа энэ гоё цомнуудаас эхлэдэг хөө. За тийм. Энэ одоо ямар амар цомнууд байсан юм. Энэ олон жилийн 3-4 жилийн хөдөлмөр байгаа. За энэ голын энэ одоо энэ юу бэ? Акваментэй юм шиг. Энэ цом ч одоо юуны цом юм? Чонгоогийн нэмжид тэмцээн баггүй. Энэ үү? Тэ чонгоо. За. Нэмжид тэмцээн. Тэгээ тэндээс медаль авчихсан. Хүрдэл цом авсан юм уу? Тэ. Энэ нас ингээд хөрлөөдний авч байгаа тэгэл огоогоор дахиад левел дахиад баваар левел дахиад сайн нэг ирээдүйн мэс тоод саяхан энэ 4 сарын 4 гэж байна тий. Тийм байна. Энэ юу сайхан юм байна. 4 сарын 4-нд алтан цом авсан юм уу? Тий. Арч энэ тэмцээнд орж. Тэгэл энэ манай ээжийн талаа тий. Энэ нас нөө миний гадаа сүнэлтэн тэмцээнд орсон медаль. Энэ ингээд цаад зэрэгээс өгсөн. Гадаа сүнэлтэр 100-аас 103-аас ахгүй би. За. Тэгээд энийг гадаа сүнэлтийн тэмцээнээс ийм надад бэлгсэн. 100 хэд санаас юм уу? Чи ямар байсан гэдэг юм. Истас гоё сүртэй цомнууд байд юм байна да тий. Тий энэ дэжгөө. Энэ спайн өгшин холбоод энэ Монголын мистер тэмцээ төрч бүгдээр айгуу сайн лаглаг хүмүүс байдаг. Тэгээд өөрсдөө ялан дээж байгаа хүмүүс л хүнээс энэ дээрээс ядгсан байдгүй.
Тэгэндээ. Тэгээ өөрийгөө ялан дээр жодороо хийж авах гэж 3 сарын хөдөлмөр байгаа шүү дээ. Тэгин. Ус наваад ус гэлээ ялаад бүх юм хасна. Яг. Өндийн хичээн. Тэгэл энэ чинь өөрийгөө ялан дээр днес ядтал биш байхгүй. Яг юм тий. Тийм. Бусдтай өрсөлдөд байгаа юм биш. Биш өөрөө өөрсдөө өрсөлдөж байгаа зүйл байхгүй тий. Тэмцээл нэрээ бизнес эндээс үзэхэд ийм болсон байна гэд лаглагаас одоо аврагууд лаглаг хүмүүс байж мэдээж. Яг юм тий. За энэ игч нь үү? Энэ манай игч одоо гэр бүлийнхаа үнэтэй байгаа юм. Тий, энэ одоо багын зураг байна. Манай ах, хүргэх. Ааха. Энэ охин болохоор одоо 12 дугаар 12 настай. 12 настай. Доороо 2 дүүтэй. 2 дүүтэй бандаг. Санаж нь чи яаж юм? Санаж тий энэ чинь нөгөө нэгтэр дэж яхад энэ чинь наваа гэж чиг нөгөө нэг хамаад дэж айгу мандаг. Одоо тэгээд 2 дүүтэй болсон. Том аймаа болсон. Анаас одоо англи хэл амар сурсан юу надаас чи одоо видео коллаар л ойрхон яаж би ойрхон яриад тэгэл нэг яриад за би хандаж юу хичээл нэг сурж ирэх сайн сурж байгаа гэх. Манай чи одоо ингээд 48 жил болж штэ. Спортоор ингээд спортын мэрэгчлэр яваад манай спортоор явсан юм. Эгэгчээ. Эндээс одоо бүр хамгийн анхны хамгийн эртний медалууд гэвэл одоо айл вэ? Ахмадын медалууд гэдэг энэ амар дээр үе Сагсан бөмбөгийн холбооны медалууд. Энэ хараа энэ хөлбөмбөгийн энэ медалууд. Дээр үе бас 15 оных уу. Энэ айгуу дээр үеих үү? Энэ бүр анхны уулын хөнгөчлөлт юм тийм бүр ийм медал өгдөг байсан шүү дээ. Энэ бол нэлийн дээр үеих одоо 80 одоо 7 дугаар ангих гэж харалтай юм байсан. Энэ дээр бичиж байгаа энэ хэд гэж юм. Хэд оног гэж юм. 95 он. Тийм байна 95 он гэж чинь. Энэ бас нэлийн эртнийх хаа. Энэ 13 оны мэдээ. Тэгээ энэ дандаа саксны хуулийнх тэгэл энэ хөнгөлөлт юм бас нөмөр бахангаад тань одоо спортын мастер зэрэг авсан. Зэрэг авсан байгаа юу? 90 онд үз. Би чи 90 онд мастераа усан шүвчүүлчихсэн байна. Одоо яваа элийн 4 усан шүвчүүлчихсэн. Ааха. Биеийн тамирын алтар гэж юм медаль үү тийм үү? Тэгээд чин дээр үех шүү дээ. Харин тийм баг шиг Оо байна. дээр үех. Одоо биш байгаад. Тийм ба. Юм дээр үех энэ медаль, үлдийн медаль гэх ингээд дээр үе ингээд юунат. Царин нэг нас алга бас. Энэ 50 жилийн бас хүртэй гад тээ. Тийм байна. Эрдэнэтэй тамир, гахны тамир л шүү дээ. 50 жил. Тийм байна. Мөнгөн медаль. За ингээд ээжгүй хоёрын медаль цомоод ингээд зүгээр энд тэндээ байж. Үлгөөтэй. Тийм. Энэ байгаа байна. Энэ бас ахаад. Энэ зөндөө медаль. Одоо энэ даарцсаар юм уу? Даацараас. Манай Даацараас энэ 8-р хорооны Ахмад эднүүдээс шилмэл хүмүүс авч ингэж орж ирсэн. Энэ болохоор нэг Жая гэдэг байгаа шүү дээ. Манай шүүгч тэрний ямж тэмцээнэ медалууд. Тэгээ энэ болохоор сая одоо Ирланд авч ирсэн медаль. Хүүшээ, наач одоо цоошин медаль байгаа юм шүү дээ. Сая Ирландд та хэдэд гүйсэн? 10 км. 10 км гүйсэн үү? Хүмүүс. Бариндаа амжилттай орсон. Энэ болохоор нэг ингэж шийдэж нэг гадаадынх нэг ингэж шийддэг шүү дээ. Тэрний анхны хөрөл медаль авсан. Одоо яг нэг талбай дээр ичээд диск гол гэдэг ингэ шийдээд байгаа. Тэр ингэ шийдээд юм болдог тий. Хөрөл медаль авсан. Танд чи ер нь одоо тохиролцдоггүй спорт байдаг юм шүү. Манай энэ спорт бас Оо тийм үү. тийм манай гэж бас авалбал аюу тий. Бодол тоглолт. Манай гэж бас спортын манай спорт. Тийм байна. Алиг энэ гэрбүлийн спорт юм. Манай акл Бодол. амьдрал гээд байсан. Гарант гол. Энэ болохоор дандаа гарант. 70 оны нэг гольф тоглолт юу? Энэ гарант гол. Чиндээс тоглолт гэсэн. 47 тоглолт тийм. Тэс тоглолт. Энэ гарант голын алтан цом гэдэг ийм цомнууд өгт нэг бөмбөг хийхэд алтан бөмбөг эзэн тул алтан цом хадгалуулгаа 24 он гэж ш. ингээд одоо Оросын юутай Гранд гольф нэ. Энэ болох их наадмууд дандаа их наадмууд. Яс хөөрхөн цом гэдэг. Яг бай тэгэл үнэлээс ажлын үнэлсэн үнэмшлүүд. Үнэлт өрөмсөн энэ дахих нь авсан юм тий. Одоо нэг замын ажил. Замын өрөмжлөлөөр шагнаваа гэж шээ. Хамгийн өндөр дээр тийм ээ нахаа. Хөрөлс өгөх гэж залуу юм ба шүү дээ. Тийм ээ. Та гэхдээ бас хөөрхөн юм хийн. Асуулаа ингээд төхөөрөмжнүүд байна. Тийм байна. Өглөө тасын доор байгаа хүмүүсээр хийлгэн. Нэг тархан хүмүүс байдэн шүү дээ. Тэгээ 30 минут гэртээ авч ирж дасгал хийлгэн. Ингээл жижиг гол малф. За. Гатилментил. Яага авч ирсэн надад. Чи юм юмтай биш үү бас. Гэртээ бол хөөрхөн хийгээд байгаа. Тийм байна. Усраад ингээд чи бол чи
хангалттай хөрөх юм хийгээд байх юм байна. Сүнэл тийм насаас ийм юм надад өгсөн бисаа нэг 63 сүнээс тэр нөө талбай дээр тэгсэн чинь надад ийм юм бас бэлгэлсэн. Бэлгэлсэн юм уу? Тэгээ усны савтаас бэлгэлсэн. Болчлоо шүү дээ. Гоё гоё. Тий. Сая бас нэг ийм авсан нэг гадаа өөрөө хийчдэг. Би өөрөө бас нөгөө энэ бодлынгийн багш юм мэрэгчлээ төгсчихсэн. Оо тийм үү. Манай ээж юм. Одоо ээж ингэж өөдлгөнтэй. Тэгээ энэ бол 15 20 30 50 гэсэн маршрутаар явна. Тэгээд гэдэг зөвхөн юм байна. зөвхөн тэгээ энэ бөмбөг юм зөөлөн хатуу гэж байна. Тэгээ 15 26 30 50 гэсэн маршруттай. Бас маягийн идэв юм тий. Одоо 7 жил тоглож байна. Тэгээ одоо ингээд энэ зөөлөн бөмбөг нь одоо ингээд 15 гэхэд энэ чинээсээ ер нь настай хүмүүс энийг ингээд тоглоход 2 цаг явахад 2 цаг тоглоход 25 км-тэй явалтанд тэнцдэг. Ингээд яваад байна. Энийг ингээд 7 хүнээ тэгэл энэ мүү чи би бөмбөгөө аваа чи миний араас нэг багт 7-оос 8 хүн тоглоно. Тэгээд өнцгүүлэл яваад байна. Энийг болохоор өөрийнхөө мөнгө энэ аяг үнэтэй байхгүй юу? 7-800 мянга. Би энийг хүнд барьж өөрийнхөө хөдөлмөрөөр авсан. Өөр мөнгө байхгүй. Барайгаа хийгээд тэгээд тэр хүмүүс чи энэ цохороо аваад би нэг өөр сухалтай байхгүй. Тэгээд сүүлийн үеийн юм болцсон. Тэгээд өөрийнхөө хөдөлмөрөөр авсан. Одоо тэгээд нөгөө бичлэгийнх нь хашаа байшин тийм байгаа. Манай хамаатан байгаа. Хамаатны хөлт байгаа юу тий? Тий. Тэгээд энэ бол нөгөө Ирландд байгаа их чинь авсан байр. Тий. Тэр хүмүүс тэргээ байж захта та хоёр энчээ байж. Тий, эндээ байж хоёр ээж арамч ингээд тэрийг наашаа. Тийм байна. Та хоёр өглөө тэгээ хэд гэж усаа гараа явдээ. Энэ 6 өгч гээд. Би 6 өгч өглөө 5 10 сэрэл тэгэл юмнууд амаа бэлдэл 6 гэлхнээ тэгвэл автобус нь хоцроо юм бол төгжөр донд бүтэхгүй штэ. Дээд тачихгүй бол тэгэл 6 гэл очил 7-ыг жим дээр очих юм бол 7 6 болчихдог. Тэгэл юм уусаа. Жим чи гайгүй тийм их тонгооч нь. Энэ жимэд 6 гэл онгодог болсон штэ. Жимэд бол хагасаа мүцэн тийсэн цагаас онгодог болохоос байвал тэдэртэй нөгөө багшлаад явуулсан. Тийм багшлаа явуулчихгүй. Тэрнээс өмнө тэр хүмүүсээс өмнө өөрөө юмнуудыг хийж бол амар байхгүй. Тийм байна. Өөрөө түүж юм хийчээд тэнгүү за нөгөө дэ хүлээгээд хийж. Тэгэл одоо за 11-ийн хүн за 2 цагийн хүн тийм ингээд тэд чинь цагтаа ирнэ шүү дээ. Хэдэн цаг дэрх боломжтой бай ингээд цагийг асуугаад явдаг. За гэрээ танилцуулсанд баярлалаа. Хоёул ийшээ сууж тухтай ахаад жоохон буугаал гэдэг. За тэгээ. За баярлалаа. За баярлалаа. За. Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. За манай дүүгийн одоо хамгийн ойрын тавьсан байгаа зорилгынх нь одоо юу цаасан дээр бууцсан байгаа юм байна. Тэг бууцсан байгаа ингээд энэ үзэж болох би. Уул модна. Фитнес төв байгуулах төсөл бичсэн байна шүү. Төслийн нэр нь фитнес төв байгуулагч, хэрэгжүүлэгч Амар Снагийн Тэмүүжээ. Төсөл хэрэгжих газар 3-4 дугаар хороолол гэж байна тий. Гэр нөө хороолох болохоор. Тийм байна. Тэр хавцаанаа байвал зүгээрээ гэж тий. Тэр байдаг. Тэгээ ер нь яаж вэ? Энэ талаараа тэгээд төсөв мөсөв гаргаж ер нь үзсэн үү? Одоо энэ улсын хурлын гишүүд одоо 2 гишүүн байгаа шүү дээ. Тэр 2 гишүүнтээс ярмаар байгаа. Тэгээд ард игдээс тусамж гуйж байгаа. Тэгээд ерхий сайдаас тусамж гуйж байгаа. Учир сайдаас бас гуймаар байгаа. Эдгээр чинь учир сайд чинь намайг их ойлгоо шүү дээ. Ийм хүмүүсийг тусгай Монгол үгээс байхгүй юм чинь ингээд нээч юм бол тусгай сайд усаас яах юм бол дэмжих юм бол эн чинь тэр хүмүүс нь нэр ингээ очи өвтий өөрөө босгоод ихцээгээ тэмцээд үзэхгүй яаж чадахгүй маа яаж гэртээ нэрээ би босч үзье би чинь нэг сар гарна тренцээс өндөг гэж сар гарна нүүцний хүчинд ингээ өндийгээ за тэмцэр болох гээд ингээ найрж яваад тэгэл боогоос сураа бүдэж унаа айлаагаа алдаа тэгэл өдөж зэрэгтэл явж байгаа байхгүй юу
Эрүүл саруул байж байгаад одоо бас өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болцсон одоо баясаг гишүүн байгаа шүү дээ. Тийм бас л яг адилхан сайхан эрүүл саруул явж байгаа л гинти юмнаас. Тийм гинти зүйлээс хүний юм хурж хилж ирэхгүй хийж ирдэг. Аюу хэцүү. Тийм. Энэ тэгээд зүгээр унна. Айлаагаа гутар нэг одоо хин дэмцгүүл хүн өөрөө дэмцэх хэрэгтэй. Тэнгүүд яа тэгээд тэр хүмүүс өөрөө дахиндаа бодоод нэрээ би үндэхгүй хин үндих үдэ гэд тэмцээд нэрээ гэд босч ирэх зорилготой байхгүй. Тэгэхээр баясаг гишүүнтэрд бас хандаж үзэх юм бол бас чамааг их сайн ойлгож илүү их бас одоо ингээ тгий гэж те гоё дэмжлэг үзүүлэх байх гэж бол дотроо бодож байна. Зөв. Энд чинь бол ингээд ерөөсөө маш ойлгомжтой болцсон юм байгаа юм биш үү? Тэг үн юмудаа бигнэ бид цодон байж хамтрагч дэмж хүмүүсээ л хайж байгаа байхгүй. Одоо одны тэ ядуу одны тэнд хүмүүс ах гişнэр дүүнэргээл гоё ядуу одны тэнд гоё ах гişнэр дэмжээ туслаад явчих юм бол болж байгаа байхгүй энэ нэр хаяг. Тэмүүжин дүүгийн одоо бас ингээд гоё өөрийгөө ялан дийлээд өөрийнхөө өвчин зоолонтой тэмцээд олон хүмүүсийг бас өөртөө адилхан юм бэрхшээлтэй байгаа тусгай хэрэгцээтэй байгаа хүмүүст бас урам дэм өгье гэсэн бодол зорилготой байгуулах гэж байгаа фитнес төвийг одоо бас дэмжиж туслах хүмүүс үл нээлттэй юм байна шүү. Тийм. Манай Тэмүүжингийн Facebook хаяг чи юу юм бэ? Амар сайн Тэмүүж. Монголоор үү? Монголоор. Англиар амар сайн Тэмүүж. Тий, амарснаа Тэмүүжигээ бичин чиний зурагтай. Тэмүүд миний одоо энэ дээр бичсэн хаан баг миний утасны дугаар дээр байгаа. Өнөөдөр би ингэж тавьчихна. Нээлттэй юм байна. Нээлттэй тий. Энэ чиний зураг юм. Энэ миний зураг. Амар сахал дээр. Амар усан шүү дээ. Сахал махсан байхгүй. Ийм байсан юм уу? Тэгсэн авчдаггүй юм чи. Нөгөө би мутаа байхгүй. Тий. Сахал бүрчнийг ингэж урах уу? Тэг н амар. Яа, тэр амар тарган байсан юм шүү дээ. Үгүй дээ гинт хараасахгүй. Хэвтэрт яраалаа. Тэг хэвтэрт хараалаа гинт нөгөө нэг жил гарсан хэвтэрт байж байгаад юм мэд шихлээ дэнгүүл бондогоо дандаа байлаа тааглаа. Тэгээд бас сахал ус өөрөө авч чадахгүй болохоор авч чадахгүй шүү дээ. Шүс ингээд сахал махны юм би хаач ингээ хөдөлсөн. Хөлн чи хөдөлөхгүй шүү дээ. Би бол энэ зургийг хараад чамаа гэж таньхаа. Энэ бол чиний эрүүлийн зураг. Эрүүл байх уу энэ зураг? Эрүүлийн гоё зураг. Ийм гоё залуу байлаа. Ийм сайхан зэнгээ шил болсон. Тэгээд нэм тэргийн цэртэй очиод шүсээ гойжуулаад хэцүү шүү те. Хэцүү. Энэ одоо тэгээд бас тий нөгөө хөлн нөгөө мөрөж тахгүй яа шад өөрөөстэй дайди. Тийм байна. Нөгөө унж тахгүй нөгөө хөдөлгөө ингээд дайди гიშсээр хагаад тэгээ богоор тэгшээ сайжруулаад ингээд далигдсан байсан юм уу чи? Тий ер нь ингээд минийх сөөлжлөд байсгүй хүмүүсийнх нэгэн жил байдیں۔ Минийх сөөлжлөхгүй бүтэн арваад зөвлөгөө. Бүтэн арваад сөөлжлөд. Тийм байна тий. Одоо ийм гоё ирүүл болсон. Энэ нэг сахалтай зураг. Амар. Миний одоо ирүүлэн зураг жим дээр ингээд өөрийгөө засахад хязгаарч хариуцахгүй шүү гэдэг. Тэгээ ийм болсон байж шүү. Хязгаарч хариуцахгүй. Ундаг юм да. Тэгээд хүний сэтгэлийн тэнхээ гэдэг тий. Ингээд бүдэж үн ялгаа алдна. Нэг хөл ерөөсөө тийм ядуу өвөл болох юм бол одоо гайгүй л дээ. Өвлөх хүн ингээд бүдэрч унаад. Ингээд ерөөсөө өвдөг. Хүмүүс нөөдгийг ойлгодгүй архич юм уу юм дэм үгээд мэдгүй нүүн. Тийм. Нөөдгүй зовдөг юм мэдээгүй учраас согтуу юм уу хаашаа. Тэгээ би чинь өөрөө мөн нэг гарахгүй штэ. Тэгэж өдөр дунчгүй яач уу ич үү гээд. Энэ ахгүй энэ газар болбосхгүй энд. Тийм үү. Тэгээ энэ газрын цагдаа энэ байвал харин би одоо чиний энэ одоо тэр чинь 7-8 жилийн өмнө одоо болсон хэрэг гэж байгаа. Тийм одоо энэ тэгээ хүмүүстэй маргалдаад тэгээд хүнд ухаан алдатлаа боолгуулаад тэрнээсээ болоод тархиндаа цус харуулт явагдаад одоо өнөөдөр одоо амьд байх уугүй дээрээ ярьжсэн байгаа шүү дээ. Бүх юм асаад. Тэгэхээр энийг одоо ингээд нэгзээ холбогдогч байж л таараш. Байгаа шүү дээ. Би нэг гадралдаг байхгүй шөнө бол зүүдэн мүдэн орж ирж штэ мессер. Тэгээд өгн цагдаа сэрэлэх мэдж байгаа бол тэр хүнээ бас олчмоор байна. Өмгөөлөгчтэй ер нь хандаж үзсэн үү? Гүү надад мөнгө төгрөг байхгүй болохоос хэцүү. Одоо сошиал дээр би ингээд бас дагдаг юм да. Тэр одоо өмгөөлөгч батчив гээд өмгөөлөгч үдэг шүү дээ. Тийм. Ань би өнөө хавд тэгээд би нөгөө харж чадахгүй учраас мэдээ. Айгуу сайн. Айгуу сайн тийм. Айгуу зөв 100 мянган дагдаг. Айгуу сайн хуулийн тухай зөвлөгөө өгдөг, мэдээлэл өгдөг. Тийм хүмүүстэй энэ төр уулзаж үзүүл ер нь. Ань тусад дэмжүүл сайн байна. Ань дэмжүүл сайн байна. Өмгөөлөгч батчив ах бахта чинь чат бичээд сайн байна уу та гэд хандаад үзүүл. Тийм. Хүнднийх үгүй цаашаа гихгүй хаа. Тийм. Өө тийм л бодчих.
Яа энэ хараа чи ингэ хэвтэж цоорсон шүү дээ. Тий. Анхаар сүүл маань ингээд цоороод айлгаад. Одоо яалан дээр л одоо би хаа бол ингээд өдрөөс өдөрт улам сайжрж байгаа. Сайжраад баагаар сайжраад идэв. Одоо ингээд байнга эмчийн хилтэнд байх уу? Яг очног 3 сард очног үзүүлнэ. Одоо энэ групп хязгаар бол одоо миний чи одоо 2 тарих нь байхгүй гэсэн үг байхгүй юу? 2 тарих нь. Тий. Одоо энэ чинь одоо хоосон гэсэн үг шүү дээ. За. Энэндээ бас титан суулгаад бас титан суулгасан байхгүй яг юм зүйтэй. Тэгэхээр 2 тарих жоохон орон гарамд байгаад байдیں۔ Гэтэ юмнуудаа мэднэ. Тий. Дэс энэ. Одоо нүүн цэгдээс минь шүүж үзсэн чинь нэг юм юмтай. Тэгээ надад холбогдох юм байвалаас ингээд залгаад тус дэмжих хүмүүсээ бол тий. Цагдаагийн газар ингээд ийм өргөдөл гаргаж өгсөн юм байна. Тий өгсөн тий. Тэгсэн чинь хөөцсөн дууссан байна. Гэхдээ энэ одоо ингээд сонин л та. Энийг тэтэ чи сайн хөнгөлөгчтэй байх юм бол гаргалгаа байж таа. 2 жил ингээд өөр ухаангүй ярьж чадахгүй хэвтрийн байсан учраас чи ингээд хоошоо мартагдаад. Тий нөө би ч нэг бас багуугаар ярьж эхлэж байгаа. Тийм шууд нэг дор орж ирнэ байна. 18 онд бусдад гэсэн 20 оноос хойш мөрдөн байцаалт маань намайг дуудаж уулзаагүй. Тухай би ярьж чадахгүйсэн. Мэдүүлгээ ойлгомжтой өгч чадахгүй гэж үзчихсэн. Одоо би хүнд ойлгомжтойгоор ярьдаг болсон учраас өмгөөлөгч авч дахин мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Гэт ингээд яасан юм ба шүү дээ тий. За энэний дагуу хүлээж авах байхаа мэдээ тий. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг шиг. Сайн хүмүүс. Сайхан уулзаад бас тусдын болоод явах байхаа л гэж бодож шүү. Одоо тийм левел ахаад байна. Нэмж имчилгээ янз бүрийн юм хийх юм уу? Гэхдээ одоо хийхгүй л дээ юм. Тийм үү. Хийлийн үеийн эндээ титан суулгах. Одоогондоо хонхоцсон байгаа нөхөхгүй. Ааха. Тэрнээс бол одоогондоо юмнуудаа бүгдийг мэдж байгаа байхгүй. Буруу зөрөөл нөгөө нэг яаж байгаа учраас тэрнээс зөв ярих гэдэг бол цаанаа нөгөө дахин ойлгож чадахгүй. Буруу яриад байгаа байхгүй. Тэрнээс дахин бод сэтгэл бүгдээр ирүүл байгаа байхгүй. Мартас санах нь яг нь. Мартас санах гайгүй. Яг нь буруу зөрөөл ярих нүхээс тэрнээс. Ааха. Чи одоо нас хэд юм бэ? 33. 33 нас. За одоо 33 сарын дээр ээжтэй бид ингэж сарын зөрүүлдэл ээжийнх 6 сар 9 миний 7 сар 9. Аа төрс өдөр нөө. Тий. Аа ээж одоо болох гэж байгаа юм шүү дээ. Ээж одоо энэ хоёр боллоо. Ээж одоо юу боллоо одоо. Одоо гэр бүлийн асуудал. Энэ фитнесэд энийгээ төсөөлөх бол бий болгох чал тэгээд бас юм бодсон шүү дээ хүн юм. Тийм шүү дээ. Дагаад бие. Тий. Энэ додод анижтай болоод нэг сайхан амжигсан зорилго тийм үл бас байлгүй л юм чи тий. Хүн юм чинь тэгээд 33 нас гэдэг чинь бас явж шүү дээ. Аа явж ийн би чи харахгүй тэгээд 8 жил хамаагүй би эргэтнээ ингээд золон байж ингээд зэрэгтэй хүрж штэ. Чи нэг юунд хүрэх гэж бас хүнд дамаа туулж гарч иж байгаа. Одоо нэгээр ээж агаа эдэрс хэлдэг. Агаа ялгаа хэлдэг. Чи одоо хань хэлдэг юм бол байж ягаа энэгээ дуусчаад нэг болоо даа гэл ярьдээ. Одоо чамд тоног төхөөрөмж байр самны асуудал байна шүү дээ тий. Байр сам тоног төхөөрөмж тоног төхөөрөмж гадшаад шиг яваад яг нэг Дэнэс гоохон мод дэнэс одоо савд батах мах чинь ингээд ийм хийж байгаа би хэлсэн. Тэгсэн чинь яваа ханд сайн ахын дэмжин шүү. Ийм бэ тийм ингээд одоо өнөөдөр жисэн бодвилын тэмцээн үүссэн айгуу гоё гахнаа ихснэр найзлаар дүүнэр гэл үеийн үлдийн хүмүүс ирж ингүүд дэмжих хэлгүй гэж би бодчих. Хөгжлийн холбоо гэдэг соёос нь хоёр холбоо байдаг хгүй. Тэр хоёр хоёулаа дэмжих туслах хгүй. Ягаад гэвэл чи тусахаар өстэй хүмүүс зориулж байгаа учраас манай алтан гэл агчсан биш үү. Одоо 2 жилийн дараагаас ингээд фитнес орж сая улсын амралт орлоо саяас улсын тэм шинэ англи нэгдээд хөгжлийн холбоогийн шинэ англи нэгдээд 5 хүн орлоо. Би сая мөнгө медаль авлаа. Гоё л байна. Гоё. Тий. Өөрийгөө ялдан дийлжин гэдэг чинь хамгийн гоё зүйл байхгүй. Одоо тэгээ хүн чинь нэг 90 сар бол байхдаа энийг нэг боддоггүй юм шиг байна. Тий шүү дээ. Юу ч бодохгүй шүү. Тэгээ ард нэг одоо энэ харааны бишэлтэй хөгжлийн бишэлтэй хүмүүсийг бол ялангуяа бүр тоохгүй шүү дээ. Ер нь их юм боддоггүй. Нэг юм бодох. Ягаад гэвэл би ийм амьдралыг үзсэн учраас зөв зүйлийг тэмүүлээрээ амьдрал баялаг шүү гэдэг гоё зүйлэн л. Гэхдээ муу юм бодоод байна. Зөв зүйлийг бодоод сайхан зүйл бодоод дуусаад нэрээ би байгаа чадахгүй гэж. Чамайг яаж юм ээж аваа хамаад сатын хүн болон чамайг харж байгаа. Чи зөвлгөн байх хэрэгтэй гээл. Удаан хугацаанд эмнэлгийн орон дээр байж байгаа чамд яг босох хамгийн гол хүч тулгацыг юу вэ? Тэл манай мэдээж гэр бүл шүү дээ номер 1. Гэр бүл. Ах. Ээж бол тэгэл хажууд бааш дугтгалчих тэгэл хажууд уйлал тэгэл яваад. Би нүүн дотор мэдж байгаа байхгүй чавс хэлж чадахгүй.
хүндэс тэгэл манай ах чинь нөгөө нэг ажиллаа хийгээл тэм мөнгөөрөө тэмүүжин имжил манай их ч гэсэн гэ тэмүүжин имжил манай хүүхдэгээд ирсэн тэмүүжин имжилгээл мөнгө төрөнгөл өгөөл иштэй гэлгээл зээ зовоол нийтийн барьмаар хүртэл туристтэй нөгөө хашаан байж нэ төсөхгүй нөө манай чинь 3 дэх хороолт өрөөнөө нэдэх манай гэр тэрнээс тэгэл тэрнээстэй гэж бол би шатматаа нойд мөл дуунж тэнгүүд нийтийн барьмаар турист мөслөгээл тэгэл нийтийн барьмаар туристтэй тэгэл баагаар сайжраа тэгэл манай их тэр энэ байр аваад Зөв явж байгаа учраас багаар ахичл байгаа тий. Урагшилж байгаа. Саад ирдээс одоо ялангуяа олонний танил анх гişнэр ялаа тус тэмцээлээд өгөөрэй тий. Урлаг спорт. Тий, урлаг спорт ялангуяа урлаг спорт анх гişнэр бол ялгуун гоё дэмжин штэ. Ягаад гэвэл эн чинь тусгай хэвтэй хүмүүс зөв үйлдвэрүүд үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр чинь айгу дэмжиж туслана гэж би бодож байгаа. Чи одоо өөрийн чинь ингээд үдий зайтай болоход тусалсан багш нар, найз нар, эмч нар одоо хэн бидгийг бас бодож идэх хүмүүстэй бас талархлаа гэж хэлж байна. Тийм, би чинь ингээд 7 дугаар төвийн эмчнэр, сувлагчнэр бүгдэнд аяг их баярлаа. Тэр чинь өдрийн цэртэй юу? Корона байхгүй байх шин тэр би шатаар дэж тааш гарах гал тэгэл юм л үздэг штэ тэгэл. Тэгэл 7 дугаар төвийн эмчнэртэй баярлаа. 100 айлын эмчнэртэй баярлаа. Оригдын эмчнэртэй баярлаа. Ахмадын эмчнэртэй баярлаа. Тийм, олон хүмүүс бүгд зарим нэг жоохон буруу зүгээр ойлголоо. Зарим нэг нь гайгүй. Ягаад гэвэл тэр миний амьдралыг үзээгүй. Зарим нэг мэддэг учраас төмөчөж сайжсан айгүй гоёсон биз дээ гээл. Зарим нэг нөө гоёсон биз дээ. Зөв амжилт минь өдөө гээл ярьж байдаг хгүй. Тэр хүмүүст айгүй их баярлаа гэж хэлээ. Мэдээж гэдвүлдээ маш их баярлаа. Хамаатан сад хүмүүстээ маш их баярлаа. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээ таны ажил хүс бүх зүйл нь сайхан болно гэж найдаж байна. Тусалд дэмжсэн хүмүүсийн тусааг ер нь мартаж болохгүй шүү. Болохгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр биш нөө 2 жил хэлдэггүй байсан. Ийн яасан хийсэн бүгдийг мэдж байгаа байхгүй. Зарим нэг хүмүүс нөө нэг би нэг дугаа жишээ нь ярихад надад маань хамаатай байдаг байхгүй. Тэсэн би нэг илгүй байсан чинь нэг би очиж зодож байгаа байхгүй. Тэгсэн чинь нааш илгүүд зүтэй. Тэгжил юм яа за хүмүүс ийм л хэдэв бэ. Одоо явах нэг нь яваад ирэх нэг нь ирдэг тор юм чи амьдрал. Тэгээ яг зөв үнэ сонгоог нь миний буруу байсан байна. Буруу үнэ сонгосон миний буруу байсан байна. Одоо тэгэл зөв найс нөхдөг ганц 2 3 нэг 5 хүн байна нэг. За би дүүдээ нэг ивент итгэж байгаа гарын бэлгийг гартуулж өгнө. За баярлалаа. Тий. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр 5 нүдэн брэнд маань ажилтгий. За. Тий 5 нүдэнгийн маань залуучууд бас бэлгнийхаа дээжийг өгж явуулсан байгаа. За энэ одоо гангар шаазангийн дээж. Тэгээ одоо миний дүүгийн бас амьдрал үргэлж сайхан одоо эдэн ундаагаар хэлбэг дэлбэг ол зомог ихтэй байхын эрүүл төвшүүлээ. Дээшээ харсан сав аягийг 5 нүдэнгийн маань хамтуулсан бас гардуулаа өгөөрэй гэж явуулсан байгаа. За энэ баярлаа. Түүтэй гардуулж өгөө. За баярлаа. За тэгээд энэ бас гоё Монгол зургаар хийсэн. Тийм маш эвтэй дүр амт юу байгаа. Энэ зөв зүй гэдэг брэнд байгаа шүү. За. Их зөв зүйтэй яваад нэх баяр хүргье. Тэгээд зөв зүйтэй юм хийж байгаад бас баяр хүргье. Баярлаа. Гардуулаа өгж байгаа шүү. Баярлаа. 500 шигтэй мэн тий. Бас хөрхөн том болсон байна. 50-ыг харьцах нь 30 байна. Тэгэхэд яах вэ гоё юм тий. Тий. Хөрхөн том болчихно. Зөө. Манай нэвтрүүлгийн урилгыг сайхан хүлээж аваад хайгаа ярихад татгалзахгүй зөвшөөрөөд тгий цаг зав гаргалгүй яах вэ гэд одоо урилгыг минь хүлээж авсан явдалд маш их баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд өөрч ихэд за хийсэн тэгвэр хийхсэнтээс биэс хүлэн баярлж байна. Бас хүмүүсийн сайн сайхны төлөө ингээд үйлдвэрт ингээд тусал дэмжиж байгаа бас маш их баярлалаа. Баярлалаа. Ажлын хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд үгүй маань өөрийнх нь одоо туулсан зам амаргүй өдийг хүртэл залуу хүн гэхэд бас их зүйлийг үзэж энэ одоо бас хорвоогийн сайн муу болгонтой нүүр тулж өдийг хүртэл тэмцэж явж байгаа гэж ойлгож байна те. Энэ үзэл явж. Өвчин гэдэг зүйл хүнд хэлж ирдэггүй. Хийсч ирдэг юм зовлонтой зүйл. Энэс харин сэтгэлийнхаа хүчээр оюуна чивчэртэл сайхан чангалж байгаа зүтгэж хөл дөрөө босоод ирнэ гэдэг бас өөрөө сайхан тий. Өдний хүртэл бас эвтэртэй байж исэн бол яах вэ гэж бодохоос айдсан байхгүй юу. Өөрөө чи юм байсан бол одоо тэм хүмүүс надаа
хэдэн 20 жил 20 гаруй жил хүмүүс байж тээ. Тий. Ягаад гэвэл би нэг удаа сэтний ингээд ээжийн сэтгэлээс юм байна. Тий. Тэгэхээр бас өндөгөөд спортын мастер болохоор бас Нөлөө гэж. тэр нөлөө байлгүй хөө. Тэгэл ээжээгээ үгүй за бас хэрэгтэй гэл. Манай анаас байна. Та хоёртойгоо ярилцаа сууж хахад их гоё гэр бүл байна. Одоо ээж нь ийм сайхан хөдөлмөрч, өдий 64 5 нас хүрэхэд ийм сайхан хөнгөн шингийн эрүүл байна. Их ч ах хоёр нь яасан мундаг залуучууд байдгийн. Тэгэл одоо бас хоёулаа хэлийн чандад очсон амьдралын төлөө зүтгэл явж байна. Та эдрийг байнга орхихгүй дэм болвол араас чи ингээл тий Өдрөдөө ярьж таг. ингээл явж байна. Тэгэхээр гэр бүлийнхэнд нь бас одоо нэвтрүүлгээ үзэж байгаа бүх үзэгчдийнхээ өмнөөс тэр ах эгч хоёрт нь за хань ижилт нь тэр дүүнэрт нь хүүхдүүдэд нь бүгдээр нь бас садж байгаа сайн махныг хүссэн ерөөй. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн багийнхан нэг нөгөө хэлэхэд бас одоо баруун шүглээ үрээр хөдөө явах юм. За. Цувралаар бас нэг жилдээ бид нар ч нэг ингээд тийм тойрдог байхгүй. Тэгэхээр цувралаар бас нэлээд хэдэн дугаар бичгээр одоо аян зам гарах гэж байгаа. Тэгэхээр би одоо ч бараг 11 Тийм. бараг л хонсонтой адилхан юм болж байна. Тэгээд анхны удаа саадахгүй явчаа. Хоёлаа хонсон тооцоод хөдөлчөө гэсэн бодолтой байна. Урилгын хүлээж авсан явдалд маш их баярлалаа. Тэгээд хөдөө гадаа явчаад эргэж ирээ холбогдноо. За. Тэгээд чиний ажил бас ямар хуу тийм дэмжлэг сайн биш үү. Дэмжээд тэр цагдаа магадаа нүртэл ингээд тус дэмжүүлээ. ямар хуу шаттай явж гин бас нэг таньдаг мэддэг хүн юу илээ, холбоод өгөх хүн юу илээ гэдэг ханаас ирж байгаа холбогдчих. За баярлалаа. За амжилт. Амжилт ямар мод вэ? За. Өөрсдөө ингэ сайн бүтээх. За. Амжилт. Амжилт. Намтад нь гэсэн. За. Тэгээд өнөөдөр бас гэртээ одоо фитнест явах юмсан фитнест явна гэдээ одоо ярьж байгаа олон хүмүүс эдгээр хүмүүсүүд өдгөр дөрөөд болж та бүхэн хөдөлмөрлөөрөө зүтгээрээ хичээгээрээ хүн хөдөлмөрлөмөд хичээвэл зүтгэл бүх зүйл одоо ойрхон байд юм а гэдэг харуулж байгаа эрхэн тамарчиндаа дахин надад маяг өргөж амжилт хүсье. Асчир гадаргуудын гэргсэй. Та хоёртоо маш их баярлалаа. Гэртээ сайхан хүлээж авсан явдал туйл их баярлалаа. Бүх үзэгчдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Гол нь тэгээ эрүүл их байхад бүх юм болно доо тий. Гол нь эрүүл саруулгаараа эргээд уулзах эрүүл дэвшүүлээд мордож доо. За. За баяртай. За амжилт. Тэгээ эргээд уулзнаа. За. За баяртай.